Сайн байцгаана уу сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ гой цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Мөн цагтлуудаа илгээх гээд бэлдэж байгаа сонсогчдоо ч гэсэн баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Бидний энэ мөчүүд үрд үргэлжилсэн бол. Сайн байна уу? Бүгдд нь миний энэ хөөрхөн цагтл бичвэрийг унших өдрийн мэндийг хүргэе. Уншихаасаа өмнө хажуудаа заавал нулимсаа арчих салбитгаа бэлдээрэй. Нэлээд урт цагтл болохоор зөөлөн санал дээр суугаад тухтаа уншаарай гэж хэлмээр байна. Яг одоо би өөрийнхөө амьдралын хамгийн дулаахан дурсамж мөчүүдээ та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Хүний сэтгэл өчүүхэн зүйлд дулаацдаг билээ. Удаан уулзаагүй найз минь залхахад, хүүхэд инээхэд, бороо шивэрхэд, нар мандахад, аяг халуун цай уухад, цас бодроход, шоколад идэхэд, ном уншихад, хэн нэгнээс дулаахан үг сонсоход, мөн хэн нэгний бичсэн хөөрхөн дурсамжуудыг уншихад сэтгэл дулаацдаг. Өнөөдөр гадаа цас хаялсан, бүрхэг, хүйтэн, дүнсгэр арай байна. Гадаа хүүтэнч гэлээ, хайртай аав ээж хоёр минь, хоёр ах минь, ихэр минь харах бүрд хайр их дүүхэргэж намайг хайлуулж урсгадаг хайртай жижигхэн дүү минь надад байгаа болохоор гэрт минь хамгийн дулаахан байна. Хоолтой хоолгүй, баян ядуу, хүнд хэцүү ямар ч нөхцөлд байх нь тэмч чухал биш. Хайртай хүмүүстэйгээ эрүүл их, урт удаан хамт байх л хамгийн сайхан, хамгийн дулаахан юм билээ. Миний цагтлыг сонсоод хүмүүсийг багч гэсэн инээмсэглэл, эерэг дулаахан мэдрэмж авч дулаацаасай гэж хүсэн цагтлаа бичлээ. Надад нэг хосын дүрстэй эргүүлэхээр цас бодарч ая ихшгэлдэг хөөрхөн бөмбөлөг их таалагдж билээ. Анх харж хаад л өөртөө авандаа гэж бодож байсан ч тухайн үедээ найзаагаа баярлуулмаар санагдаад чи бол цор ганц яг энэ цасан ширхэг шиг гэж цаасан дээр бичээд найзтай бэлгэлж билээ. Одоо надад тэр ая ихшгэлдэг хөөрхөн бөмбөлөг бас тэр найз минь аль аль нь байхгүй ч гэсэн тэр үед сонсож байсан тэр дулаахан ая найзтай өгөх гээд явж байсан тэр догтлол баярлсан мэдрэмжээ үргэлж санддаг юм. Тэр өдөр цас хаялсан өвлийн орой байсан. 2 дугаар сар Валентины баярын өмнөх өдөр. Тэр өдөр одоо ч миний сэтгэл зүрхэнд хамгийн дулаахан санагддаг юм. Тэр миний өөрөөсөө ч илүү хайрлаж, бүхнээ зориулдаг, бүхнээ хуваалцдаг, чин сэтгэлээсээ ханддаг, нандиндаг, оюутны ангийн цорын ганц найз минь байсан юм. Нэг удаа бид хоорондоо маргалдаад нэлийн удаа харилцаа болж нэгнлүүгээ уцаар ярьж, чат бичиж, мессеж бичгээж боллоо. Найзынхаа фэйсбүүк дээр хийсэн сториг үзтэл бурхан минь намайг очтол амьдал байлгаарай гэд биччихсэн байсан. Шууд л тэр маргалцсан зүйлээ мартаад юу асан бэ зүгээр үү гэж мессеж бичлээ. Тэгтэл түүнээс ээжийн би гинэт муудаад би хөдөө гэрлүүгөө явахаар боллоо гэсэн хариу ирсэн. Хоорондоо холбоогүй байсан нэлээд олон өдрүүдэд би түүнд чихэр бас амттай зүйлүүд хадгалчихсан байсан юм. Тэр чихэр амттай зүйлд үнэхээр их дуртай. Надад гэрийнхэн эсвэл хэн нэгэн чихэр амттай зүйл ямар нэгэн хөөрх юм өгвөл би хамгийн түрүүнд тэр найздаа өгдөг байлаа. Хөдөө гэрлүүгөө явахаас өмнө уулзаад чихэрнүүдээ өгвөл тэр баярландаа гэж бодоод хойлоо уулзъя чамайг явахаас өмнө уулзаж өгөх зүйл найзд нь байгаа гэж мессеж бичлээ. Түүнээс харин уулзч амжихгүй хаа орой унаандаа суугаад шууд явна. Хэд хоноод л ирэх бах. Ирэхээр минь тухтаа уулзъя гэсэн хариу ирлээ. Маргааш өглөө нь надад найзаас минь мессеж ирсэн байлаа. Миний амьдралдаа хэн нэгнээс авч ирсэн хамгийн гонигтай сэтгэл өвдгсөн зураас. Найз нь ээжигээ алдчихлаа. Ээжтэйгээ уулзаж амжсангүй гэсэн тэр зурвас байлаа.
Надад тэр өдөр үнэхээр их хүнд өнгөрсөн. Уйлаад л тайвширч чадахгүй л байлаа. Өчигдөрхөн л бүх зүйл сайхан болно. Зүгээр байгаасай гэж бурханд залбирч итгэж найдан тайван хүлээж байсан найз минь өнөөдөр хайртай ээжигээ өөрт алдчихлаа. Хэн нэг нь надаас мэдэрч болох хамгийн хэцүү өвдөл зовлон юу вэ гэж асуувал би хайртай нэгний өөрт алдаж тэр хүнийхээ орон зайг өгүүлж санах хамгийн хэцүү өвдөлт байх гэж хариулах байсан. Найз минь саяхан байсан хайртай ээж нь байхгүй болчихсон гэсэн хатуу үнэнд итгэхийг хүсэхгүй, эвлэрч чадахгүй. Яасан их шаналж зовж байгаа бол гэж бодохоор надад түүн рүү буцаар ирж мессеж бичнэ гэхэд хүнд байсан. Миний найз сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Чамаага яг одоо дэргэд минь байсан бол шууд тэврээд уйлах байсан. Гэхээс өөр зүйл бичиж чадсангүй. Түүнээс надад одоо яах ч хүсэл сонирхол үлдсэнгүй. Нэг хэсэгтэл бүх зүйлээс хол байж аавтай ханд болж хөдөө гэртээ байхаар боллоо гэсэн мессеж ирлээ. Миний амьдралд хамгийн их загтал бичин өгч, буцаар ярьж, чатлан, мессеж бичдэг, бүхнээ ярилцдаг хүн тэр найз минь байсан. Энгийн үед ч би түүнд зориулж олон загтал бичиж өгсөн. Тэр үед найзынхаа төлөө хийж чадах хамгийн дулаахан зүйл минь гунигтай байгаа хэцүү өдрийг нь багчсан баяр жаргалтай болгох загтал бичих байсан юм. Найзынхаа хүнд өвдөлтийг нь багасгаж, сэтгэлийг нь баг багаар эмчлэхийг л хамгийн ихээр хүссэн. Ээжийг нь өнгөрснөөс сарын дараа би Монгол шуудангаар найзынхаа хөдөө гэрлүүн чихэр, амттангууд, бэлэг, 10-аад хуудас загтал бичиж явуулж билээ. Хотоос утсан миний илгээмж, найзад минь бас гэрийнхэнд нь жаахан ч гэсэн хайр, урам зориг итгэл, инээмсэглэл, хүч тийхээ өгч чадсныг мэдээд аз жаргалыг түгээх хол биш байж. Хэдийгээр хамгийн хэцүү үед нь хажууд нь байгаагүй хол байсан ч сэтгэл зүрхээрээ найзынхаа дэргэд хамгийн ойр байжээ гэж баярлсан. Бүх зүйлд урам хугарч, бууж өгмөр санагдсан хүндхэн өдрүүдэд миний цагтал найзыг минь хүчтэй болгоосой, хань болоосой, түүнийг минь дулаацуулж жаргалтай байлгаасай гэж хүсэж загтлаа биччихлээ. Миний илгээмжийг аваад найз минь уцаар над руу залгаж гэрийнхэн бас аав минь үнэхээр их баярлсан. Хотоос илгээмж загтал өмнө нь ирж байгаагүй болохоор үнэхээр их гайхсан. Чиний загтлыг аавд уншиж өгөөд явуулсан амттай зүйлүүд, бэлгэнүүдийг гэрийнхэндээ гайхуулах үнэхээр сайхан мэдрэмж байсан. Аав минь чамайг ямар сүрхий охин бэ? Хайрцаг дүүрэн сэтгэл илгээчихжээ. Одоо үед ийм их удаас загтал гараараа бичиж явуулдаг. Гүэмүн ховор сайн найзаа. Алдаж боломгүй сайн найзтай учирчээ гэж хэлсэн шүү. Аав минь өдөрт манайхаар орж гарсан хүмүүс чиний загтлыг үзүүлээд хотоос ирсэн юм. Охины минь найз явуулсан юм. Гэдэл баярлаж хөөрөн ярьж байгааг нь харахаар бүр хөөрхөө. Ээжигээ өнгөрсний дараа нэг хэсэгтэй л гашуутай гонигтай байсан би аав гэрийнхэн минь хотоос ирсэн чиний илгээмж загтлын ачаар өдрөөс өдөрт хүчтэй болж сэтгэл баг багаар итгэх шиг л болсон. Чамаарц ирсэн илгээмжийг аваад найз нь сэтгэл твтэх шиг л болсон. Загтлаа тэврээд зөндөө их уйллаа. Маш их уйлаад баярлаад чам руу залхаад юу гэж хэлхийч мэдэхгүй тогтлоод гээд хаалан сонирн болчихж үлээ. Баах юм амсгаа авахгүй ярьж яснаа гинэ чимээгүй болоход нь би найзыгаа уйлаад байгааг мэдсэн юм. Найзынхаа баяр жаргалтай, нулимстай, сандарсан догдолсон хоолойны өнгө айс яриаг нь сонсоод би шууд л баярлаад уйлчихсан. Гонигтай хүнд өдрүүдийн дараа найзыгаа баяр жаргалтай байгааг харж мэдрэх нь өөрөө маш их аз жаргал тайвшрал байсан. Миний цагтал найзад минь багч гэсэн эдгэрэл тайтгарал болж чадсан болохоор би зөндөө их байсан баг. Би түүний хамгийн хэцүү үед хажууд нь байж чаддаг байсан. Би түүний хамгийн сайн ярилцагч, сайн сонсогч, сайн зөвлөгч,
сайн дэмжигч, туслагч нь байсан. Бүхий л цаг үед түүний дэрэгдэн байж хамгийн сайнаараа хичээж, хайрлаж, бүхнээ зориулдаг хамгийн сайн найз нь байсан. Би түүний амьдралд учирсан цорын ганц хамгийн сайхан сэтгэлтэй дулаахан найз нь байсан. Харин даанч тэр миний сайн найз байгаагүй. Хэрвээ бидний нөхөрлөл дорсомж тэр мөчүүд өөрд үргэлжилсэн бол би үргэлж тэр найзынхаа төлөө бүхнээ хуваалцахад, бүхнээ зориулахад бэлэн байх байлаа. Би түүний амьдралынх нь насан туршийн сайн найз нь байх байлаа. Хөгшөрхөөрөө хамтдаа саатан суугаад сүйтэй цай уунгаа өдөржин шүнжин ярилцдаг найз нь байх байлаа. Хэцүү байна, уйлмаар байна. Гэхдээ түүнийг тэврээд аргадаж ярилцах найз нь байх байсан. Хэрвээ бидний нөхөрлөл үрд үргэлжилсэн бол би тэр найзынхаа гонигтай байгаа бүрхэг хүйтэн өдрийг нь үргэлж дулаацуулах найз нь байх байлаа. Бүх зүйлд урам угарч бууж өгмөр санагдсан хүндхэн үедд нь би чамд байгаа шүү дээ гэж хэлээд тэврээд авдаг найз нь байх байлаа. Хэрвээ бидний нөхөрлөл тэр дорсомж тэр мөчүүд өөрд үргэлжилсэн бол маш олон жилийн дараа 45 жилийн дараа залуу насндаа хамтдаа бүтээсэн зургийн альбом үзэж хамтдаа дурсан санааж инээж уйлж суух найз нь байх байлаа. Миний тэгтлээ их нэндэгнэж хайрлаж амьдралдаа байлгахыг, амьдралдаа авч үлдэхийг их хичээж байсан тэр нөхөрлөл, тэр дурсамж мөчүүд, тэр найз минь байхгүй болчихсон. Бидний олон жилийн нөхөрлөл тийм амархан бүр мөсөнд дуусчихсанд одоо ч сэтгэлд минь өвчдөг. Хамгийн сайн найзаа гэж бодож, итгэж хайрлаж, бүхнээ зориулдаг байсан тэр найз маань надаас холбоо тасраад 3 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэр над руу ганц ч удаа холбоо бариагүй. Бид их сургуулаа төгссөний дараа уулзаж, утсаар ярьж, чат бичиж, мессеж бичиж хоорондоо холбогдох нь багассаар л байсан. Ажил, шинэ хамт олон, найзууд, сургалт хичээлгээд түүнд анхаарал хандуулах зүйл олон байгаа гэдгийг ойлгож байлаа. Өргөлж төрүүлж залгадаг, уулзъя гэж хэлдэг, чат мессеж бичдэг хүн би болчихсон байсан болохоор яагаад уулзахгүй, над руу чат бичихгүй, надад цаг зав сэтгэл гарахгүй байгааг нь асууж түүнд гомдолдог боллоо. Найз маань төгссөнийхөө дараа хүмүүлэгт сэтгэл судлаар сурангаа сонинд мэрэгчлэр ажиллаад сургалт хичээл ажилгээ завгүй байдаг байсан л та. Өргөлж шин зүйл дурладаг, сонирхдог, өөрийгөө хөгжүүлэх төртэй, үнэхээр л амьдралын идэвхтэй том өрөөдөл хүсэл зориг тэмүүлэлээр дүүрэн түүндээ хүрэх гэж маш их хичээж завгүй ажиллаж суралцдаг гэдгийг би сайн мэддэг байсан. Нэг өдөр завгүй байгааг нь ойлгож сургууль дээр нь дуртай зуулыг нь авсаар уулзахаар очиход минь тэр уулзааг уулзах хэрнээ яг л зүгээр нэг танилуд чигээ хүндий мэдлээд сургуулаасаа хамт гарч ирсэн хэдэн охидтойгоо юмд явахаар байснаа хэлж ирлээ. Хамгийн дотн гэж бодсон найз минь надтай хүндий хүүдээр мэдлж харилцахад үнэхээр хурам угар сэтгэл өвдсөн. Тэр өдөр надад тийм зүйл болно гэж би төсөөлөөгүй. Түүнийг надад тэгж хандна гэж бодоогүй. Уул нь чамтай уулзах гэж ирсэн юм. Загуу ол зүгээр дээ би явлаа гэж хэлээд түүнд өгөх гэж авчирсан зүйлөө өгчхөд гомдоод уйлаад алхаж байснаа одоо сандаг. Тэр өдөр би хэн нэгэнд хитрхи их хайр сэтгэлээ зориулж итгэж найдаж авах нь сэтгэл маш ихээр өвдөгдөг болохыг ойлгосон юм. Зүгээр л гомдож уурлахтай харилцаагаа дуусгах хэрэгтэй юм байна гэж бодоогүй. Өмнө нь надад гаргаж байсан бүхий л өөдгөө харилцаа, хандлага, үг үйлдэл бүрийг нь бодож уучлал төвчж явсаар миний түүнийг гэж байсан бүх сэтгэл баг багаар гэмцээр тэр өдөр дуусчихсан. Хайртай хэн нэгэндээ зориулж байгаа хайр сэтгэлч гэсэн хинжээ хязгаартаа дуустах зүйл байсан юм билээ. Тэр өдрийн дараа надад ямар ч хичээх хүсэл итгэл үлдээгүй болохоор түүнтэй дахиж харилцаа болсон. Намайг харилцаа холбоогүй болсны дараа тэр ч бас холбоогүй болсон. Намайг холбоогүй болсон ч гэсэн тэр нь төрүүлж над руу залгаж
уулзъя гэж хэлж, уучлалж, гуйж, мессеж бичих ёстой байсан. Тэр тэгээгүй болохоор бидний 5 жилийн нөхөрлөл маань зүгээр л маш амархан дуусчихсан юм. Ятаж сүүлийн ганц удаа найзаагаа амьдралдаа байлгахыг үлдэхийг хүссэн бол яаж игээд холбогдож, хамгаалж, авч үлдэх байсан байх. 3 жил энэ урт хугацаанд ганц ч удаа надтай холбоо бариагүй. Холбоог тогтоохыг чичээгээгүй нь түүний хамгийн том алдаа байсан. Уншихгүй ч гэсэн чат бичиж, уцаа авах гэж залгаж, мессеж бичиж, намайг эргүүлэн авахын төлөө харилцаагаа сэргийхийн төлөө хийж болох ийм олон зүйл байхад аль нэг нь ч хийгээгүүд үнэхээр их бүр туйлын их гомддог. Надаас уучлалтгүйсэн загталж болов бичиж явуулахыг нь, уцаар залгахыг нь, чат мессеж бичиж үлдээхийг нь, гэрт минь яаж игээд уулзахаар ирэхийг нь, намайг санаад харахыг нь хүссэндээ. Алдахыг үнэхээр хүсээгүй дээ. Ямар нэгэн зүйл миний төлөө хийхийг нь өнгөрсөн энэ хугацаанд хичнээн удаа найзаасаа хүлээсэн гэж. Ятаж ганцхан зүйл сайн найзын төлөө хийж чадахгүй. Хийж зориглохгүй байхад нь хичнээн урам угарч гомдож байгааг тэр мэдэх болов. Түүний бодож байгаагаас ч илүү хүнд өвдөлт мэдэрч сэтгэлдээ том шарх авч үнэхээр их өвдсөн. Отооч өвддөг. Гомдол хизээч идэгдгүй юм лээ. Мартаад амьдраад яваад болоод байгаа юм шиг хэрнээ амьдралд жаахан төстэй зүйл тохиолдохоор өнөөх шарах дахин сэтрээд час гээд өвдгөөд байдаг. Би өвдөхөөс илүү сэтгэл өвдөх хамгийн хэцүү байдаг юм байна. Яаж чичээгээд мартаж зүгээр болгож чаддаг. Хүмүүс би өвдөхэд ямар юм ууж, яаж зүгээр болгохыг мэддэгч сэтгэл өвдөхөд юу хийж, юу хэрэглэж, яаж зүгээр болохоо мэддэг. Би өвдөхөд уудаг юм байдаг шиг сэтгэл өвдөхөд уугаад зүгээр болчихдаг юм байсан бол би зөндөг ухаасан. Үнэхээр хайртай чухал хүнээ амьдралдаа байлгахыг хүссэн л бол хүн ямар ч хамаагүй харахаар тэр хүнийхээ төлөө юу ч хийхэд, юу ч зориулж чадах бэлэн байдаг юм. Тэгээд л би бодсон юм. Тэр миний хувьд өөрөөсөө ч илүү хайрлаж, нэндэгнэж, бүхний хуваалцдаг, бүхнээ өгдөг, бүх зүйлээ зориулдаг байсан. Оюутны минь царын ганц хайртай найз минь байсан ч би түүний хувьд тийм ч хайртай чухал хүн байгаагүй юм байна гэдгийг. Хамгийн хүнд хөвдөлт, хамгийн хэцүү мэдрэмж, хамгийн том урам хугаралтыг, хамгийн их хайр сэтгэл бүх зүйлээ зориулдаг байсан тэр найзаас аавна гэдэг үнэхээр хэцүү байдаг юм лээ. Найзтай зориулдаг байсан тэр халуун дулаахан хайр сэтгэл бүх хүмүүс шантрахтаа, гомдохдоо, урам хугарахтаа бууж өгсөн. Үргэлж дулаахан бүхнээ зориулдаг хүнээсээ буцаагаад ямар ч хайр сэтгэл мэдрэхгүй, харахгүй байхгүй байна гэдэг хэцүү. Энэ мэдрэмж ямар хэцүү гэж. Тэр найзынхаа төлөө маш олон зүйл хийж чадсан, хийсээр л байсан байхад миний төлөө ямар ч сэтгэл хайр гаргахгүй, юу ч хийж чадахгүй. Юу ч хийж зориглохгүй байгааг нь харах, ойлгох, мэдрэх үнэхээр муухай юм. Найзтай гомцон гомд минь хизээ зүгээр болохыг, хизээ би бүрэн эдгэрч сэтгэл минь өвдөхөө болохыг хэлж мэдэхгүй. Би хамгийн ихээр хайрладаг байсан тэр найзыг. Хамгийн сайнараа дахиад хайрлаж чадахгүй байх. Хамгийн их зориулдаг байсан тэр хайр сэтгэл мэдрэмжүүдээ хамгийн сайнараа дахиад тэрэнд зориулж чадахгүй байх. Үргэлж хэтэрхий хичээж байсандаа, хэтэрхий зүв байсандаа, хэтэрхий зөөлөн байсандаа би одоо харамсдаг. Хамгийн их уучлалдаг, твчдэг, хүлээдэг хүмүүсийн эцсийн сонголт нь зүгээр л орхих байдаг юм байна. Хэрвээ найз минь чи анзаарсан бол амьдралд чинь үлдэхийг их хүссэн юм шүү. Чамд зөндөө олон боломж болгосон. Чамайг сайнаар өөрчлөгдөхийг их хүсэж хүлээсэн, дэвтсэн. Би чиний үргэлж сайн найз байсан шиг чамайг ч бас миний сайн найз байгаасаа гэж үнэхээр их хүссэн. Аав ич нь хэлдэг үнэн байсан. Чи алдаж боломгүй сайн найзтай авчирсан. Гэхдээ чи найзынхаа төлөө юу ч хийгээгүйгээсээ болоод найзыгаа аль хэдийн алдчихсан. Оюутны амьдралыг чинь гэрэл гээгээ, жаргалтай дурсамж, халуун хайр халамж, хамгийн дулаахан сайхан сэтгэлтэй найз чинь байсан. Их хөвшин чам дэндүү хайртай байсан юм шүү. Хамгийн дулаахан сайн найз чинь байхыг үргэлж хичээсээр хүссээр байсан юм шүү. Одоо миний тэр найзаасаа хүсдэг зүйл минь намайг мартаж санахгүй дахиад хэдэн жил холбоогүй байсаар байж болно.
Харин миний түүн зориулсан бүхий л дулаахан сэтгэл, хайр халамж, мэдрэмж, дурсамж тэр мөчүүдээ битгий мартаасаа гэж хүсдэг. Амьдрал байхгүй ч гэсэн, дурсамж бүтээсэх хүн нь байхгүй ч гэсэн, харилцаа дууссан ч гэсэн хамгийн сүүлд нь дурсамж, мэдрэмж, сэтгэгдэл үргэлж хүний сэтгэлд үлддэг. Хин нэгний бидэнд үлдээсэн дулаахан мэдрэмж, дулаахан дурсамж, дулаахан сэтгэлийг үргэлж санаж, хайрлаж, дурсаж үлдэх хичнээн сайхан гэж. Энэ хүртэл миний дулаахан бичээрийг төвчээртэй уншиж суугаа, сонсон суугаа хүмүүстэй бүгдд нь талархаж байна. Эцэст нь хэлэхэд таач бас хин нэгний бүрхэг хүүтэн өдрийн дулаахан цамц шиг, халуун цай шиг, хүнжил шиг, бэлэг шиг, гэрэл чийдэр шиг, гар шиг тийм татан дулаахан мэдрэмж сэтгэл үдээсэн онцгой хүн байгаарай. Гартаа чухал хүмүүс чинь холбоогүй болж амьдралаас чи явсан ч гэсэн өөрөө дөрвөлж залгадаг, мессеж бичдэг, санаа тавин анхаарал халамжаа зориулдаг хүн байгаарай. Хамгийн хүнд хэцүү өдөр урам зориг, итгэл найдвар, хүч, инээмсэглэл, баяр жаргал чамд өгч байсан тэр хүнийхээ дуудлага, мессеж, захидал, чатыг битгий мартаарай. Хин нэгний гонигтай байсан тэр өдрийг баяр жаргалтай болгодог хүн байгаарай гэж хэлмээр. Хин нэгний амьдралд ичирсэн хамгийн сайн найз, сайн хүн байгаарай. Бүх хүний найз нь биш, ганц хүнийхээ хамгийн сайн найз байхын төлөө чин сэтгэлээсээ хичээгээрэй. Сайн найзаа авч үлдэхийн тулд өөрөө сайн найз байх хэрэгтэй юм шүү. Хэрвээ чамд алдаж боломгүй тийм нандин сайн найз байгаа бол яг одоо түнд чамтай учирсантай найз нь үргэлж талархдаг шүү. Миний амьдралд байгаад баярлалаа гэж хэлээд найзыгаа тэрвэрээрэй. Хэрвээ хайртай хэн нэгний гомд очиход уучлалт гуйж чадахгүй холбоогүй байхаа бол та юу хийхээ мэдсэн байх. Тийм үү? Хайртай хүмүүсийн төлөө хийж чадах, хийж болох бүгдийг нь хийгээрэй гэж хүсмээр байна. Одоо байгаа өөртөө, одоо байгаа ажил амьдралдаа, одоо хэрэглэж байгаа эд зүйл танд байгаа бүхэндээ чамааг үргэлж хайрладаг тэр хүмүүстэй өдөр бүр баярлаж талархдаг байгаарай. Чин сэтгэлээсээ баярлаа гэж хэл, чин сэтгэлээсээ уучлаарай гэж хэлээрэй. Чин сэтгэлээсээ бусдад сайхан гэлээрэй. Бид өдөр бүр амьдардаг. Амьдралаас авч болох, мэдэрч болох маш олон гоё дулаахан, амар тайван, тухтай, тайван мэдрэмжүүд хуруу ертөнцөөр дүүрэн бий гэдэгт итгээрэй. Загтал бичвэрийг минь уншиж байгаа, сонсон суугаа хүн бүрийг бүгдийг нь мэдрээсэй гэж хүсье. Бүгдд нь эрүүл их аз жаргал хамгийн дулаахан бүхнийг хүсье. Загтал бичсэн инх туяа. За баярлалаа. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзъя.